За өнөөдөр Монгол Улсын засгийн газар ээлж тус хуралдааныг хийлээ. Ээлж тус хуралдаанаараа хүн амын орлогын албан татврын шатлалыг буцааж нэг шаттай болгох 10, 15, 25 гэсэн хувьдыг буулгаж 10% олгох шийдвэрийг гаргаж байна. Мөн тэтгэврийн настай холбоотой асуудлуудыг засгийн газар хуралдаан бас хэлэлцэн шийдвэрлээ. Тэтгэврээр бол хуучин мөрдөгчсэн хуулийн дагуу эрт тэтгэвртэй гарах 2017 оны 4 сарын 15-ны өдрөөс эхэлж өдөр батлагдсан 2018 оны 1 сарын 1-ээс эхэлж хэрэгжиж эхлэх энэ тэтгэврийн насыг буцааж хуучин хэлбэрт нөрөх. Өөрөөр хэлбэл энэ хуучин тогтолцоо шинэ мөрдөгдөж байгаа хууль хоёрын хооронд сонголт хийх эрхийг бол нээж өгсөн ийм шийдвэрийг засгийн газар гаргаж байна. Зөвхөн хэвийн хөдөлмөрөө хийгээд төвчтэй гарч байгаа хүмүүсүүдээс гадна хөдөлмөрийн хортой хүнд халуун нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс мөн олон хүүхдээ хэн хувьд мөн мөрдөгдөжсэн хуучин хуулийн хугацааг сонгох эрхийг нь бол нээлттэй болгож өгсөн. За нэмэгдүүлсэн настай тэтгэвртэй нэмэгдүүлсэн байдлаар тэтгэврээ тогтоолгохоор иргэд хүсвэл бас тэр нэмэгдүүлсэн байдлаар тэтгэвртэй гарах боломжийг нь бол нээж өгсөн. Тэгээд жилд 6 сараар тэтгэврт гарах насыг нэмэгдүүлж ирснийг буцааж 3 сараар болгож өөрчилсөн ийм хуулийн өөрчлөлтүүдийг өнөөдөр засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээ. Ингээд нэн яаралтай журмаар засгийн газар улсын хурлд өнөөдөр өргөн барина. Улсын хурл ойрын үед энэ хуулийн өөрчлөлтүүдийг их хурлаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана.